Авилгын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1-р зүйлд хэсэгчлэн тавьсан ерөнхийлөгчийн оргийг хэлсэн. Хоргийг Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Батулга танилцуулнаа. Энд л дурж байна тань. Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ улс орны аюулгүй байдал иргэдийн эрх чөлөөтэй шууд холбогдох 3 хуульд нэгэн зэрэг хоригдох болсонтой холбогдуулан Монгол улсын ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд өөрийн зарчмын байр сууриа илэрхийлье гэж бодлоо. Эрх мэдлээ ашиглан нийтийн баялагийг зөвлөмөгч бүлэглэл маань шудраг ёсны тэмцлийг саармагжуулах, үгүйсэх, харлуулахын төлөө бүгдийг хийсэрч байна. Тэд өнөөдөр амь тавьж байна. Шудраг ёсны үнэнд гүйцэтгэж, хүйтэн цуст капиталист сэтгэлгээгээр төр улсын эрх ашиг, ард түмний ам амжиргааг сохор зоосны нүдээр харж байна. Мөнгөнд их орон ард түмэн гэж байдаггүй. Өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллага маш үр дүнтэй ажилласан. Нийтийн баялагийг цөлмөж офшор бүсэд нууцлсан асар их хэмжээний хөрөнгийг илрүүлж эхнээсээ Монгол улсад оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлээд байна. Эрх мэдлтнүүдийн гэмт үйлдэлийг илрүүлсэн ганцхан тодорхой жишээ дурдахад тодорхой албан тушаалтнуудын 4 их 80 орчим төгрөгийн мөнгөн дүн бүхий гэмт хэргийн шинжтэй үйлдэлүүдийг илрүүлээд байна. Энэ мэт гэмт хэргүүд эхнээсээ илрээд эхлэмэгц олигарх бүлэглэл хууль батлах замаар хууль хяналтын байгууллага шүүх засаглалыг өөрийн нөлөөнд оруулж эхэллээ. Авилгалтай тэмцэх газар болон шүүгчдийг сонгон шалгаруулдаг шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн сахилгын хороог ялсан нам нь хяналтандаа авснаар цагаан захтнуудын гэмт хэрэгтэй тэмцэх боломжийг үгүй хийж босоо удирдлагын тогтолцоонд шилжүүлэхээр бэлдэж байна. Цар тахлын үед офшор бүсээс оруулж ирэх хууль бус хөрөнгийг өрөх бүрд 1 сая төгрөгийг үндэсний үйлдвэрлэлээр дэмжин олгох санаачдыг гаргамагц сангийн сайд нь офшор бүсээс хууль бус хөрөнгийг оруулж ирэх үйл ажиллагааг ил цагаан эсэргүүцээд байгааг ойлгох ухаан хайрлана уу? Цар тахлаас шалтгаалan ард иргэдийн амжиргааг өдрөөс өдөрт ордож буй энэ үед улсын хурлд өргөн барьсан өрөх бүрд 1 сая төгрөг олох тогтоолын төслийг хэлцэхгүйгээр чуулган хаах гэж байгаад үнэхээр би гайхаж байна. Үүнтэй холбогдуулан ээлжид бус чуулганыг би зарлан хуралдуулах болно зөвхөн энэ асуудлаар. Тиймээс хоргийг бүгд нь хүлээн авч зохих асуудлыг нухацтайгаар дахин хэлцэхийг улсын хурлын гишүүд та бүхэнд уриалж бас хүсэж байна. Мөн оюу толгойн гэрээг тойрсон авилгал, албан тушаалын гэмт хэрэг болон уг гэрээнд Монгол улсын эрх ашигыг хангуулах тухай асуудлаар улсын хурл нэн даруй хаалттай хэлэлцэж холбогдох хууль хяналтын байгууллагын мэдээллийг сонсох зайлшгүй шаардлага үүсэж байна. Анхааралтай авна уу? Монголчуудаа, ард иргэдээ үндсэн хуулийн заасан ард түмний өмч болох нийтийн баялагийг олигарх цөөнх төрийн эрх мэдлийг ашиглан эзэмсэж асар хөрөнгөө нууцлсан нийтэд дөнгөж мэдэгдэж эхлээд байна. Тэд улсын хурлын гишүүдийг барьцаалж, чиглүүлж, дарамтласаар байгаа нь тодорхой болсон тул олонний хүч, оломгүй далай гэдэг үгийн утгыг одоо бүгдээрээ гарах цаг нь иржээ. Монгол улсын ерөнхийлөгчийг бэлэг тэмдэг төдийхөн байлгахын төлөө ард түмэн сонгодоггүй юм а. Шудраг ёсыг хамгаалж, төрийн эрх мэдлийг хянах ба тэнцвэржүүлэх, үндсэн хуулийн зарчмаар ардчлалыг хамгаалгаж Монгол улсын нийт иргэдийн саналаар Монгол улсын ерөнхийлөгчийг сонгодог юм а. Ерөнхийлөгч надтай тэмцэхийн оронд энэ ажилгүйдэл, ядуурл, цар тахалтайгаа тэмцэж ард түмнийхээ өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээч гэж олонхын бүлгийнхэнд бас захиа. Анхааруулъя. Та бүхэн алдаа завхарлаа засаж залруулахгүй бол төрийн тэргүүний хувьд бүх нийт ард түмнээс энэ асуудлыг хилцүүлж дараагийн арга хэмжээг авах болно. За анхаарал тавьсан.